хэлээл тэгэл ингээл үзүүрсгээ ингээ ороод байсан шүү дээ. Тэнгүүд ихний цаг гарсан байдаг. Оо яа. За өсний ер нь бол айгүй шулуун ус юм байна шүү дээ. Ойрд ер нь тайруулаагүй юм шиг байна. Нилийн уг нь өтгөн байсан боловч доошоо жоохон шингэрчиж. Ер нь бол хийм будаг хийлгээгүй нилийн удцсан ус юм шиг байна тий. За тэгвэл ямар ч байсан өснийх нь үзүүр хэсгээс баг зэрэг тайралт хийгдэн. За тэгээд хийм маань ер нь бол ингээд доороосоо ингээд базаж хатааж болно, эргүүлж тааж болно. Ер нь төрөл бүрээр хатаах боломжтой. За тэгээд нүүрнийх нь хэлбэрийг ерөнхийдөө нэг жоохон ингэж оруулж ирж гоё дизайн гаргаж тайраад тэрэндээ тохирсон гоё юм загвар дизайн гаргаж бас хийм хийвэл илүү гоё юм байна. За одоо болохоор хоёулынхын үсэн дээр химний өмнөх уургийн эмчилгээ хийх гэж байгаа шүү за. За тэгээд энэ нь болохоор CMC буюу гурван үйлчилгээтэй 17 төрлийн амин хүчтэй уурга байгаа. PPT буюу 50-аас 60% ургамлын гаралтай юм уурга байгаа шүү за. За тэгээд энэ хоёрыг холж өгснөөр ерөнхийдөө үснийх нь алдагдсан уурга чигийг нөхөж өгнө гэсэн үг шүү за. Би анх ингээл нөхөртөөгөө танилцаад ингээ уулзахдаа баг нэг цаг гарan баг өсөө янзлдаг гэсэн байхгүй юу. Тэгээд уулзаад энэ ямар гоё өстэй хүн бэ гэж бодож ирсэн гинэ. Тэгтэнгүүтээ одоо хүүхд гаргаад өсөө янзлах цаг маань ер нь бол хавар болсон байгаа. Тэгээд ямар ч одоо ямар хэлийг харцгаа хийдгэлээ ойлгохаа. Хим дараад гараад ирлээ. Одоо ямар харагдчих юм минь ус. Надад л өөрт маань нэг юм бүр ингээд нэг юм хичээсэн биш. Ингээд зүгээр сэнстэл ингээд яг гоё болчихж байгаа аюул таалагдж байгаа байхгүй юу? Би ч одоо жоох хүүхэдтэй болохоор байн үсээ ингээд янзалж чадахгүй ингээд өмнө хэлсэнчлэн одоо ингээд сэнстэл гоё өстэй байж болно гэдэгтээ үнэхээр их баяртай байна. Бас миний бодлоор миний одоо энэ үснээс тийм хиймний үнэр юус үнэрдэх байна. Би айгүй хурц үнэр үнэрдэх болов уу? Хүүхдэд маань очиод яаж нөлөөлөх бол гэж бодож байсан. Гэтэл ямар ч тийм үнэр гарахгүй байгаа нь бас айгүй их таалагдчихэж байна. Тэгээд банк салаанд очиж орж чадахгүй начиг юм ээжүүд дандаа гоё харагдмаар байвал хиймийг сонгоорой гэж би ер нь зөвлөнө. Баярлалаа.